За сайн байцгаана уу EC подкастын 2 дугаар хөлөрлийн 43 дахь дугаар. Тэгээ энэ удаагийн дугаард удахгүй тоглолтод нэлж байгаа Гинжин Эй. За сайн бахаа. За сайн байна уу. Сайн. За ажил нь тавлаг уу? Тавлаг. Энийг үзэж байгаа бас бүх хүмүүстээ мэндийг хүргэе. Аа. За юу шууд нэг ярих юм өнөөдрөөс жоохон олон байгаа. Тэгээд ганцхан цагийн хугацаатай болохоор эхнээс нь дараалтаа явъя гэж бодож байна. За эхний ээлжинд мэдээж тоглолтын асуум байна. За тоглолтод хэдэн хувийн бэлтгэл ажилтнуудаа хэр хангаж байна. Одоо ч өнөөдөр чинь 2-7 оны хугацаа л үлдсэн байна да. Тэгээ одоо яг 15 хоног үтсэн байна. Тэгээд бэлтгэл ажил бол ерөнхийдөө нэг 70-75% ч юм уу те явж байгаа. Ерөнхийдөө миний хувьд те. Тий. Ер нь нэг ирэх артистууд нь тодорхой болчихсон байгаа те. Тийм бүх юм тодорхой болсон, хөтөлбөр гарцсан, найруулга гарцсан, яаж явах бүх програм эдгээр бүх юм болцсон байгаа. За тоглолтын билет борлуулалт нийтийн хувьд явж байна. Билет борлуулалтыг би бол тэрийг чеклдгүй ер нь. Тийм өмнөх тоглолтуудыг ч гэсэн ер нь чеклдгүйсэн. Хараад зарагдаж байна, зарагдахгүй байна үгүй л те. Хэрэг зарагдахгүй байх юм бол тэр чинь бас надаа сэтгэл санаагаар нэг бас нэг дарамт өгнө шүү дээ те. Эсвэл амар их зарагдсан байвал бас нэг санаа амарчдаг ч юм уу те. Ямар ч байсан миний бэлтгэлд сөргөөр нөлөөлнө гэж боддог учраас би ерөөхдөө нэг тэрийг бол шалгадгүй. Тэс оролцдоггүй. Тэ оролцдоггүй. Ер нь гэхдээ би зүгээр одоо та тэгшин яг цэнгэлдэхийн өмнө нь бас 2 тоглолт хийсэн байна тий. 2 одоо энэ 3 тоглолт юм чинь энэ удаагийн тоглолт зүгээр яг юм гинтийн бэлэг ч юм уу ийм зүгээр яг тухайн үед задрах surprise юу байгаа вэ? Хэлж болох уу? Сюрпризүүд бол байгаа. За энэ чинь юу нэлээд цацагдах вэ? 97 оны 5 өдөр 23-нд тэгвэл ерөнхийдөө яачихлах юм байна. Угаасаа мэдсэн байх юм. Тэгэхээр сюрпризүүд гэх юм бол угаасаа нэгт одоо Америкээс нэг бас рэпер ирж байгаа. Таньдаг. Тэгээ бид хоёр одоо ирэнгуут нь шууд дууныхаа ажилдаа ороод клипээ хийгээд цацах юм. Тэгээ тэр манай өөрийнхөө бас дуунуудаас дуулна. Бид хоёр хамтдаа дуугаа дуулна. Дээрээс нь бас дайралцаа UB comedy-ийн дайралцаа шүү дээ. Тэрийг бас тайзан дээр бас бөөнхөн хэмжээнд явуулах гэж байгаа. Тэгээд тиймэрхүү сюрприз байгаа. Дайралцаантай. За дээрэс нь Америкээс ирж байгаа артист байгаа юм тийм. Нэрийг нэлж болоо. Mesa гэдэг нэг рэпер. Нью-Йоркийн рэпер. Тэгээд одоо нэг ирээл маш богино хугацаанд дуугаа игээ цацаад тайзан дээр юм да. Дуугаа ерөөхдөө бол бид хоёр эхлүүлсэн байгаа. Заанаас одоо тэр өөрхөө студид би өөрхөө студид тий. Эренгуут нь шууд нөгөө клипний ажилдаа ороод ирээл бараг маргаашны клипний ажилдаа оронгуудаа шууд нөгөө төр нэхэд бараг нөгөө шинжэнгөө эдитэ нүдж байгаа л цацдаг юм те. Аль болох яаралтай л хүмүүсүүд бас хүрцэн хүмүүс гоё сонсоод амжицсан байвал гоё гэдэг үднээс. Сонсоход биелэн те. Тий. За өнөөдөр би гардагч пив уудгүй гэсэн те. Яг нэг задлж байгаа. Тэг. Яг бүр уудгүй бол биш. Тэгэл нэг амар нөгөө шоудж маудаж бүр тэгж амар уудгүй болохоос ч тэгэл хаяад ороймор ч юм уу бас пив уух үе баг штэ. За энэ нөгөө та бас мэдж байгаа бол одоо манай тоглолтын дээр бол бүтэн хамтарч ажиллаж байгаа харьцангуй тийм. Пив ба. Энэ ямар амар бас ерөнхийдөө нүүр царай болох юун дээр одгоо ш. За нэг тулгачих юм уу? За би машин тавьчих. Би өнөөдөртэй ингэж. Би уг нь бас хосч тийм үү подкастн дээр. Би ч бас машин тавьж байгаа гэж. За тоглолтын юм л. Энэ нэг ийм зүгээр сонирхолтой асуулт байгаа байхгүй. Одоо зүгээр рэпрүүд хоорондоо ингээд ер нь бол монголчууд бүгд нэг таньж байгаа шүү дээ. За одоо нэг араас нь та нарын тоглолт байгаа. Яг өмнө та нарын тоглолт байгаа. 7 хоногийн өмнө тий. За тэгээд энэ зон сингэлдэх тэр ямарсан маш олон тоглолтууд байгаа. Тэнгүүд яа нэг ийм одоо Wonder Boss ойрхон болж байгаа тий. Тэнгүүд яа яхаа ингээд хооронд артистууд ингээд 7 оны өмнө ч юм уу хоорондоо өмнө юм ярьдаг юм уу? За танах ингэж юм маань ингэж гэдэг ч юм уу тий. Гүүгөө тэгж ярихгүй. Бүр яг таньдаг ойрхон ч юм уу те. Одоо би чи Wandebo-тэй ойрхон штэ. Тэгэхээр Wandebo-гийнхантай ярилцаад за 2-7 оны ядаж дата ихгүй бол гэдэг ч юм уу те. Тиймэрхүү ярианууд бол байж болно. Тэгэхээр бүх артистуудтай бол тэгж тохиролцсон гэж байхгүй штэ. Яагаад эдгээр нөгөө юм 7 хоногийн заатай ойрхон байгаа вэ гэхээр энэ Монголын бас яг гоё нарлаг гоё дулаахан өдрөө чи амар баг те. Тийм учраас тэр өдрүүд дээр л овоорж байгаа юм л та. 4 үйлрлийн тош гоё 100 байдаг гэсэн бол ингэ хол ол зайтал байх гэсэн баг тий. Тэгээ дээрээс нь энэ юу аа зүгээр би бас сонирхол ингэж бодоод байгаа. 6 сартаа мөн эсвэл 8 сарын сүүлээр л энэ хипхоп тоглолтууд их болж байгаа юм тий. Тэгвэл нөгөө залуучууд маань өдөө орнот өмдөг айл зугаалга гэж явчихдаг үү? Тэр бас нэг өдөө явцдаг. Хоёрт бас нөгөө ер нь 8 сар наадмын дараа намар гэдэг шиг ер нь хүүтэрчдэг шүү дээ.
Тэг орой морой шоуны ч орой болдог. Тэгвэл орой гадаа хүмүүсүүд даарж тоглолт үзэхэр ч юу нээр тухгүй шүү дээ. Тийм учраас л би бас нэг хаа зүгээр энийг юуээс асуухгүй бай гэж бодсон байна. Нэг хэсэг нэг тоглолтын өмнө нэг асуухгүй л байхгүй. Би тэнийг асуумаар санагдчихлаа гэж. Юу хэсэг нэг тоглолтын өмнө нэг юм скриншот юу лээ нэг стори яваадсан шүү дээ. За ямар нэг их танаа ихнэр тий. Тэгээд тэр яг пиццагаа явуулсан ямар тухайд стресстэй байсан юм яг юу тэр ерөөсөө тэрийг бас би дараа нь лайв маа янз бүрээр тайлбарсан л да. Ерөнхийдөө тэр бол зүгээр нөгөө ихтер нөхөр хоёр чи хэрэлдэж штэ тий. Тэгээ бид хоёр чи 10 жил болж байгаа байхгүй. Тэгээ бид хоёр 10 жилийн турш нэг ч удаа сенсац ч юм уу янз бүр болж байгаагүй. Тэгээ ерөнхийдөө ингээл тэгсэн мөртөө цаанаа хэрүүлтэй жаргалтай л байгаа штэ. Ямар ч хостой. Тэгээ тийм байсан. Тэгээд намаа блоклцсан байхгүй юу. Тэгээд би ч гэсэн блоклаа. Тэгээд одоо нөгөө юу мөрөмтэй одоо нэг мэйл бичлэлтэй нэг загтал явуултай нь штэ тий. Тийм мессеж болохгүй учраас тэр хүн рүү уура гаргахын тулд би мөнгө хийхдээ утхан дээр нь бичсэн байхгүй. Тийм л юм болсон. Тэрнээс бол тэгээ бүх юмар блоклцсон учраас би холбогдох чадахгүй байгаа учраас яаж нэг бас холбогдох вэ гэдэг нэг арга байсан гэх юм уу. Тэгэл тухайн ууртай юм тэгэл тийм. Тэгээ чи боо пиццаам ч юм уу тэгээгүй шүү дээ. Би пиццаа л гэсэн шүү дээ. Уурлаа тий. Зүгээр хүн гэхдээ нэг бухимдаад нэг ингээд нэг хараалаг хилчдэн шүү дээ тий. Хүнд зориулж шүү дээ. Яг тийм хөл момент байсан гэсэн үг. Тэгэл яг тунгууд нөгөөх нь манай бас ихнэр бас ерөөхдөө бас амар ууртай байсан. Тунгуудаа тэрийг хүүхдтэй ингэж мөнгө өгдөг гэл тухайдаа нэг өөрөө ч гэсэн одоо тэрэндээ ерөөхдөө жоохон бас гимжтгэлтэй ерөөхдөө бас ингээд уурандаа ингэ яачлаа гэл. Тийм тэгэхээр хүүхдийн тэтгэмж гэж одоо би нэг салцсан тэгээд нэг сар болон тэтгэмж явуулдаг хүн биш шүү дээ. Тэр чинь хамт одоо хүртэл байж байгаа салж сарнсан асуудал биш юм чаа. SV подкастта хамтран ажиллагч Дола брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Энэ тийм одоо нэг манайхан ингээд нэг тиймэрхүү юм харангууд нь дуртаагаараа шатгтай ингээд ялангуяа сайтууд нь сүултээ бүр нөгөө салцсан болоод хүүхдийн тэтгэмжээ тэгэж явуулж болоод явцсан байсан шүү дээ нэрэ. Тийм. Гэхдээ би тэгэл тэрэн дээр би нэг бас яг үннийг хэлэхэд бол нэг амар тийм яагүй ач холбогдлоогээл тий яана намайг ингэ очлоо гэж боддог ч юм уу тийм яагүй би илүү стил тоглолтонд л анхаарч яа тэгвэл угаасаа хүмүүсүүд угаасаа ингээ хүний муу туртай байдаг шүү дээ. Тэгэл тэд нэр тэгжил байна уу байхгүй надад хамаг угаасаа цорын гац үнэн би болон манай ихнэр өөрсдөө мэдж байгаа юм чинь. Заавал бусад хүмүүсүүдэд гүй би тэгээгүй маа гэж тайлбарлаад тах надад тийм шаардлага бол ер нь бол нэг байгаа. Окей, юм бис нэг сүүлийн үед одоо нэг хийж байгаа контентуудыг хараад байгаа. Ах нь бол чамаас дөө гээл цаа. Ингээ хараад. Гэхдээ энэ Wandebot гэхдээ маркетингийн ажил нь коллабтай яваад байна уу? Гүй маркетингийн ажилласаад байх юм байхгүй дээ. Тэгэл тэр зүгээр л бид нар ч хамт бас одоо тоглолт хүртэл байршиж байгаа байхгүй юу ерөнхийдөө. Хамт байршиж байгаа. Тийм тэнцээ шууд нэг студ мод бүх юм байгаа шууд. Сэрэл дууга бичих бол бичин, бичлэг хийх бол контент хийх бол хийн. Тэгэл хамтдаа болохоор л ингээл бараг сэтгэл хөдлөлөөрөө янз бүрийн видео мэдээлэлд болохоос хамтраад одоо ингээд Wandebo гинж хоёр ингэ шүү тэгээ шүү гэдэг ч юм уу тийм зохион байгуулалттай юм бол нэх байхгүй. Зүгээр л хамт бэлтгэлээ хийж байгаа тийм. Яг тэр ах нь бол чамаас дүү гэдэг бол ерөөсөө нөгөө Саш битээр сүлд дуу гаргасан. Тэрний одоо нэр нь ах нь бол чамаас дүүхгүй. Тэгээд тийм тэрний ерөөхдөө тэрний одоо угшил орчлыг нь л тавьж тэрний баг маркетинг гэх юм уу. Хүмүүсүүдэд тэр үгийг хоногшуулжсэн байхгүй. Nice. Зүгээр одоо яг нэг лайн апыг харсан ингээд артист ирэх артистуудаа. Тэнгүүд би зүгээр ингэж сумаар. 5 сарын 23-нд та нарын тоглолт байгаа тийм. 30-нд ингээд танах за 7 хоногийн зөрүүтэй. За тэнд бас ингээд артистуудаа зарлцсан байсан шүү дээ. Тэнгүүд яа тийм зүгээр ийм хоёр талдаа ч юм уу ингээд нэг юм тусдаа маягаар ажилтгүй юу юм. Тэч тэр чинь хувь өөр тусдаа рэпер би тусдаа рэпер юм чинь бид нар ч ямар ч хамааралгүй бид нар чинь ер нь бол тайзны ард ерөөхдөө тааруул юу вэ гэж л өнгөрдөг үхээс бид нар чинь найзууч биш шүү дээ. Одоо тэгтээ нөгөө нэг сая нөгөө нөөц хэлхээ шүү дээ. Житэй. Тэрэн дээр тэгтээ танд ямар нэгэн зүгээр нэг хүн рүү хийсэн ч юм уу тийм райм хэсэг байсан уу? Жи бол ойлгомжтой байсан тийм. Ерөөхдөө нөгөө зарим хүмүүсд нь бас анзаараагүй гэж магадгүй л дээ. Тэр нөгөө татар гангагийн дуу гэдэг хэвгүй юу? Тийм. Тэрэн дээр
яг тийм аятаа тэгээд тэрэн дээр татар гэдэг тахилтанд тэгж явдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө тэр дуун дээр бол намайг ерөнхийдөө тэр дуу тэр чигээрээ дийсэлж гин гэж би бол харсан байхгүй угаасаа л тийм эсэн. Тэгээд тэрэнд л одоо би хариул өгсөн л лөө. Тийм яг өөрийнхөө дууныхаа дундор яг тэр аяыг нь адилханаар дивсч тавьж байгаа адилхан яг флоуэр нь те татар гэдэг нь хатар гэл зөрүүлжлээ үг шийдсэн л юм тэгэхээр те бас юу бас дийс бас биш юм байна те. Тэгэл дийсэл гэсэн үг л дээ ерөнхийдөө те. Гэхдээ тэр дууны миний яг зорьсон зорилго бол яг хүн амтан болох биш би ерөнхийдөө одоо анх дуусан цагаас л одоо ч хүртэл дуулсаар ирсэн миний одоо нэг гол жанжин шугамч юм уу те зүгээр л хөдөлмөрл мөнгө бол хасл хий гэдэг тэр 24/7 зүтг гэдэг тэр юмар би ерөнхийдөө гаргасан. Тэгтээ дундуур нь мэдээж бас над руу хүн дийслэ дуу хийцэн амж те зөрүүлж бас тийшээ нүг шийдсэн тийм л юм баг. Одоо зүгээр яг entertainment нэг ганц хоёр асуулт сууж байгаа. Одоо нэг юм хипхоп нэг 3 үе байгаа шүү дээ. Одоо би үл яг тэгж харж байгаа. За 3 үеэс одоо чинь та бол яг дунд үе гэж явж байгаа те. Би ч ерөөсө тэр 3 үеийн нөгөө хадны дунд авчуулагдсан юу гэдэг лээ. Тэр халууны зулцаг гэдэг шиг халууны зулцаг шүү дээ. Тийм. Би зүгээр яг 3 үеэс тань зүгээр номер 1 хин бэ гэж асуучмаар байна. 3 үеэс тэр чигээр нэг юм те. Үгүй. Эхлээд үеэс. Одоо чинь та дүүнэр байгаа. Дүүнэрээс чинь бас гэдэг ч юм уу. За ерөөхдөө яг хамгийн ихний үеэс бол хамгийн хоёр бест нугасаа Ice Top Lumino ш тэ. Саран туяа ариуна гэдэг шиг л тэ. Тийм тэгээд тэр ривалд өгөхд хэцүүлдэ тий. Яг аль нэг нь илүү гэж хэлмээргүй тэр хоёр хоёлаа миний хувьд яг тэнцүү гой хүндэлтэй ах нар. Тэгээд хийс юм ч гэсэн ерөөхдөө адилхан хэмжээнд гэж боддог. Дунд үеэс болохоор дунд үед гэтээ өөрөө айгу маргаантай юм шүү те. Тэ айгу маргаантай. CCB юм уу эсвэл одоо та чинь рэп хийдэн жил болж байлаа. Би одоо 7 оноос шүү дээ. Тэгэхээр чи 19 жил те. Дунд үеж байгаа маа. За хамаагүй тэгээд асууч. Тийм дунд үеэс тэгэл угаасаа яалтчгүй тэгэл юу штэ дунд үе одоо жишээ нь татар одоо аль үед орох юм бол татар харин тий бас халууны цолцох тий. Яг дунд үеэс яг тэр үеийг тэр дунд үе гэж үзэх юм бол тэгэл клик бом опосит ванкуш л үү тий. Тэр дотор байгаа бүх хүмүүсүүд байх та тий. За тий. Яг бүр хүнээр нь ярих юм бол тэгэл Big G C2 тий энэ гурвал ерөнхийдөө дунд үеийн шилдэгүүд нь байх. За хамгийн залуу Янг үеэс. Янгудаас тэгэл Янгуд яг нэг үеийн яг одоо тэрний шилдэг их юу байхгүй л та одоохондоо хугацаа нь болоогүй л гэх юм одоо цаашдаа юу ч болох юм байгаа те өчнөө гой залуу рэпрүүд гарч иж тийм болохоор тэр энэ гэж хэлэхэд бол хэцүү л те. Тийм бүгдээрээ л гоё. Ер нь бол бүгдээрээ гоё шүү. Тийм ус би бас яг тэгж бодчихлаа. Одоо нэг юм 2007 оноос хавуулаад рэп хийсэн байгаа шүү дээ. Тэгмүүд одоо ингээ 19 дэх жилдээ болж байна. Энэ нэг юм хүнд нэг барнаут хийдэг үе үүд шүү дээ. Бүр ингээд ямар ч их сонирхолгүй болоод ч юм уу. Эсвэл ингээд түр завсарч мосч хийсэн үеуд байсан уу? Тэр нь хизээгээр байсан бэ. Надад ерөөсөө тийм үе байгаагүй. Тийм би ер нь нэг ч завсардаг шүү дээ. Ер нь 7-аас одоо хүртэл ер нь бол бараг 7 сар болгон гэдэг шиг л дуу цацчихсэн, клипжүүлжсэн. Тэгээд би ерөөсөө тэгж байгаагүй. Яад бол би энэ нөгөө юунда өөрөө хийж байгаа юм да дуртай болохоор энэнээсээ кайф авдаг болохоор ерөөсөө хүн ингээд нөө зааланд сакс тоглох дуртай. Тэгэл тэрийг банк хийдэг шиг би яг энэнээсээ гоё таашаал мэдэрч хийдэг. Ажил гэж хийж хардггүй байсан учраас ерөөсөө тиймэрхүү burnout болж байгаагүй. Яг зүгээр миний яг нэг 21 22 онд миний хоолоо нэг өвдсөн. Тэгээд хоолоо өвдөд нэг амар цөнгөлсөн. Тэр үе зүгээр би шамтраагүй гэхдээ тэр үе жоон яах вэ гэдэг тийм нэг мухардалд орж исэн юм уу? Дахиж хизээч дуу хийж чадхааргүй болчвол яах вэ гэсэн айдас байсан уу? Дахиж хизээч дуу яг тэгж бол бодож байгаагүй. Зүгээр би одоо яг
би ч өөрөө нөгөө зүгээр өглөх гэхээс илүү бас дуулах туртай тий автотюнтэй дахил магтай гоё аялгуулга дуулах туртай хүн тэргэж чадах болсон байхгүй. Арасаа ч юм уу тий тиймэрхүү дуунуудаа аялгуулга дуунуудаа дуулж чадах болсон. Яг зүгээр л өгөлдөг болсон. Тэгэл тэрэндээ би амар жоохон тийм сэтгэл готрол орж исэн юм жоохон даун болж исэн. Тэгээ яах вэ гэл өөрийнхөө дууг өөрөө дуулж чадхаа билж байгаа тий. Тэгэл Аз болж тэгэл би яг тэр үедээ боддог гэсэн байхгүй. За би хэрвээ одоо надаа ингээд миний хоолой ингээд би одоо хаалганд ороод яг зүгээр болчих юм бол би бүр chicken нэг comeback гэдэг шиг те. Бүр chicken comeback хийнэ би бүр чиглаан гэж дотор боддог гэсэн. Тэгэл яг төрүүжлэн илүү одоо 2 жил болж ах шиг байна. Ерөнхийдөө хоол яг нэг хөвтөхгүй удаан гоё ирүүллээрээ байгаад байгаа одоо хүртэл. Тийм болохоор тэгэл яг 2 жилийн өмнөөс ерөнхийдөө comeback хийж байгаа л гэж бодчих. Төрүүжил бол тэгэл өнгөрч байгаа юм биш. Тэгэл миний л дунууд явж ах шиг шүү дээ. Nice. Би одоо яг наацсан дээр чи зүгээр ингээс та зүгээр одоо яг энэ байгаа үе чинь prime time дээр байгаа гэж та өөрийгөө бодож байгаа. SU podcast-та хамтран ажиллагч Dollar Brand 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Тэгээ миний prime time бол одоо байгаа гэж би бол бодож байгаа. Хүмүүсүүд болохоор намайг 17-18 он prime time нэсэн гэж боддог байхгүй. Тэгээд нэг хөөрхөн trap сонсдог үе те. Тийм тэгээд 2021 оноос яг нэг хоолоо мол өвдөхөөс жоохон өмнөх үеэс би жоохон унжийн гэж бодож ирсэн юм шиг. Би ч тухайн үедээ бас 18 онд нэр би алдаг байсан да жиглоожсэн байжсэн гэ яг нэг trap rap гэж боддог байсан. Тэгээ одоо ингэ бодоод байхад эсвэл тэр prime time дуусахгүй яваад байгаа ч юм. Явчээс одоо би prime time дээрээ байж л байгаа л гэж боддоо ч тий. Тийм гэхдээ ер нь яг тэр нэг хоолоо өвдсөн үеэс хойш тэгээд ер нь бол үргэлжлээл байгаа юм байна. Яаж ингэж гэхдээ гоё нэ тань яг шууд өөрөө ингэ хэлж байгаа чи би зүгээс тэгж бодож л байгаа ш хүмүүс нэг гудлаа мэдгүй хүмүүс тийм мэдчихлээ байгаа энэ төр гэлээ. Яг ийм удаан хугацааны турш ингээд бүх тугаа хийт байлгахын тулд ер нь хамгийн чухал нь юу юм бэ? Өөрөөрөө хүн ийм дуу ичүүл сонсох болоо за ингэчих юм бол за арай юу юм болоо гэдэг ч юм уу тэгж санаа зовхгүйгээр яг өөрөөрөө гоо шахсан бол тэгэл тэр хүмүүсүүдэд илүү таалагддаг илүү удаан настай тэгээд тэр тухайн хүнийхэн бас онцлог гоё шин чанар болно л гэсэн гэж боддоо шүү дээ. Яг бол одоо ингээл за жишээ нь ингээл татар гоё юла тий. Татар гоё юла тэгэл заяах амар өвлдөг байла. Тэнгууд хүмүүсүүд яг шинээр гарч ирэхдээ яг заяах шиг ингээл хоолгоо шахаал бүдүүнээр яг тэгж өглөөд тах юм бол хоёр дахь заяагаар бид нар яах юм бэ тий. Бид нарт хоёр дахь заяа хэрэггүй байхгүй. Өөр нэг шин дөлгөөн ч юм уу батаа ч юм уу шин өөр хүн гарч ирэх хэрэгтэй байхгүй тий. Тийм учраас ерөөсөө өөрөөрөө л байх хамгийн чухал гэж боддог. Амьдралын нэг лайфстайл байна шүү дээ тийм ээ. Зүгээр одоо юм дум дээр гардгаас ихэр өөр. Адилхан уу? Ер нь адилхан гэж боддог үү? Дуу бол мэдээж бас юусо кино гэдэгтэй адилхан бас урлагийн бүтээлтэй. Тийм учраас мэдээж уран зохиолын одоо давс хужир бол мэдээж бас байх үедээ байдаг. Зарим гэхдээ яг рейлэр нь бүр зориулсан дунд бас байдаг те. Гэхдээ заримдаа бас мэдээж хэтрүүлэг байж ич тэр дуучин гоё болж байгаа байхгүй те. Хэтрүүлж за нэг юм нэг гоё дончтой word player ч юм ингээ үгээр тоглоод нэг дончтой юм хэлэхэд бол жоохон хэтрүүлэх хэрэгтэй шүү дээ те. Одоо ялангуяа цэцэгийн дуу мөн дэр ч гэсэн ингээл амар харагддаг шүү дээ. Нэг юм funny хүртэл амар ёчтой нэг үг мөх хэлдэг шүү дээ те. Тиймэрхүү тийм уран зохиолын нэмэлт юмнууд байж бас дууч өөрөө гоё хүмүүсүүдийн сонсоо энийг л энэ гоё ажиглал дотор боддог ч юм уу те. Тиймэрхүү юмнууд байна. Тийм учраас бас нэмэлтүүд байх үедээ байна. Бас тэгтээ яг рейлээр яг бүр ингээд чин сэтгэлээ уудалсан дуунууч бас байна шүү те. Янз л гэж байна. Цэцээ гэснээс би зүгээр бас таныг яг ингэж суусан дээр ингэ асууж. Яг нөгөө нэг хийж байгаа он жилүүд 2006-7 онд хийж эхэлж байгаа он жилүүдээс өмнө та ментор авдаг эсвэл одоо ч гэсэн муу энэ гоё ш. Энэ гоё вайбтай ингэ ментор авдаг Монгол артист байгаа юу? Баг юус баг. Баг. Би яг өөрөө л яахыг хүсэж байна. Би ер нь тийм надад тийм Монголоос бол тийм нөгөө рол модель гэдэг чтэй. Тийм хүн бол ерөөсөө баг. Яг хөө мэдээж хүндэлдэг, сонсдог. Энэ гоё дуу байна гэж сонсож штэ мэдээж тэ. Гэхдээ яг дуурайдаг ч юм уу те, суралцдаг ч юм уу тийм хүн бол баг. Ерөөхдөө суралцах юмаа тэгэл өөрийнхөө сонсдог одоо бас нөгөө гадаад мадад тийм дуу мөнөөс л санаа авдаг ч юм уу, санаа аваа тэрийг хөгжүүлдэг ч юм уу те тэгж л байдаг.
би яг одоос ингэж суучмаа. 2026 онд тоглолттой байж тээ. Энэс ингэж цаашаа дахиад төлөвлөсөн гоё юм том хүнийг амбицтай юм байдаг шүү дээ. Тим юм нь юу байгаа? Дараагийн зах зээл рүү гаргаж байна. Ерөнхийдөө одоо бол би нэг юм бодоод байгаа. Гэхдээ тэр яг зүгээр яг final яг бүр ингэж шулуутцсан юм бол биш. Гэхдээ ерөнхийдөө их бодож байгаа бараг тийх байх гэж бодож байгаа юм байна. Тэр нь болохоор ерөнхийдөө одоо ингэж би бол ерөнхийдөө trapping миний амьдралын trapping одоо номыг гэх юм уу те энэ chapter энэ ангийг ингээд ерөнхийдөө ингээд хаагаад одоо би trap king гэж хэлүүлж штэ. Одоо би ингээд болсон trap ингээд бас ингээд би энийг ингээд ерөнхийдөө хааж байгаа гэж хаана гэж боддتي. Одоо тэгээд одоо яг энэ гинжингээ тий энэ одоо trap хөгжмийг ерөнхийдөө тэгээд гэтээ мэдээж trap таартай чинь хаяа одоо trap хөгжим эсвэл тэртээ тэр хин нэгэн өөр залуу артист ч юм уу ямар нэгэн trap хийх гээд тэр натаа амтрыг гэсэн хүсэл тавил би тэрний хүссөөсөөгүй цаашаа зүгээр хүсээд тэр нэг trap дунд нь орж таарна л да. Гэтээ яг би өөрөө бол ерөнхийдөө тэгж амар trap-ыг илүү зүтгүүлэхгүйгээр би өөр жанр дараачийн төвшин рүүгээ орно гэж бодож байгаа. Тэр нь болохоор ерөнхийдөө тийм dancehall Jamaica хөгжим баггүй dancehall тэгээд reggaeton ч юм уу тийм жоохон latin vibe руу орно гэж бодож байгаа. Гэтээ reggae биш шүү. Тэгээд бас дээрээс нь одоо ямар ч байсан гэхдээ одоо тэгэхээс өмнө бол надад нэг зорьсон нэг зорилго нь болохоор бас нэг юм англи хэл дээр цомог хийх гэдэг байгаа. Тэгээд чадвал ерөнхийдөө бас гадны дажгүй бас тийм зүгээр сураггүй биш дажгүй ядаж нэг бие лист нэг юм уу тийм артистуудтай хамтраад нэг тийм EP ядаж нэг 7-8 дуутай ч юм уу тийм цомог гаргая гэж бодож байгаа. Тийм хоёр зорилт бол байна. Тэгээд хөгжмнөөс өөр бас бодсон юмуд бас байна тий. Бизнес. Би одоо яг наадах чаас учраас зүгээр би одоо артистууд яг артистигэд Монголд амьдраа явж байгаа залуучууд зөндөл байгаа хэл та. Гэтэ миний барбар байсан байгаа юу? Блог барбар байж л байгаа. Одоохондоо гэхдээ би нэг яг тоглолтын ажил гээд тэгээд би нөгөө золоо гэдэг нэг найзтайгаа хамт нисэн. Тэгээд манай хүн бас дикисийг оруулж ирдэг байхгүй. Тэгээд цаа чинь бас ажилдаа дарагдаад би энтэй ажилдаа дарагдаад яг тэрийгээ гой хөгжүүлээд зүтгүүлж бас амжихгүй байгаад би яг энэ тоглолтоо дуусгачаад тийшгээ бас нэг жоохон дөрөвтөө ороод бас нэг гой хөл дээр нь босгоод яг хүмүүс мэддэг ордог зордог тийм болгочих гэсэн бас нэг бодол байгаа. Одоо тэд ажиллаж байгаа юм ажиллаж байгаа. Одоо баг барбар байхгүй байгаа хөө. Би сая өөр барбар дээр дүүдэр очиж үсээс суулж ялах. Тэгээ би яг нэг үсээс суулж юм тэгэхээр за барбар дээр байгаа юм байна да гэж үзсэн. Зүгээр сая нөгөө нэг яригч үргэлжлүүлээ явах байгаа. Бизнесийн өөр ингэ зах зээл рүү орё гэж байна. Шинэ одоо юу байна? Би бас дээр үйл боддог мөрөөдөг ч юм уу. Яг амар мөрөөдөг үлдээд гэхдээ нөх боддог байсан нь болохоор пиццаны газар байхгүй. Тийм пиццаны газар. Гэхдээ тэр нь тийм юм зүгээр амар юм ресторан биш. Ерөнхийдөө нэг юм болон дэдэг. Тэгээд нэг дотроо нэг 4-5 ширэмрээд ч юм уу те жижигхэн. Гэхдээ хүмүүсүүд тэр пицца гэдэг гэж оочролдог те. Тийм нэг тийм жижигхэн пиццаны газар нэхийг хүсдэг. Яг тэрийг чадвал энэ жилдээ нэхийг хүсэж байгаа. Энэ тэнтгүү байдаг биш үү? Тэг яг тэгээ салбараа нээлттэй тийм. Гэхдээ яг бүр тийм том сүлжээ мүлжээ ч юм уу эсвэл юм амар том ресторан биш ерөөсөө юм илүү тийм стрит талдаа ч юм уу те. Тэгсэн мэт мангар гоёмтдаг хүмүүсүүд л гадаа ингээл авч явахаар авах гэж ч юм уу ингээ хүлээгээд байждаг те. Оо тэднийх онгоцсон байна. Гэс тэнцээс пицца авъя гэдэг ч юм те. Хоёуланд ярилцсан ганцхан цаг болохоор юу нэг ингээ дуусч байгаа. Тэнгүүд яг би бас нөгөө нэг оржсэн зочд олноос ингээ асуучдаг байхгүй. Өдөөш нөгөө нэг анх санал тавьж байгаа. Тэгээд одоос тоглолт нь нэлээд төвчлээ тэнгүүд. За би нэг иймэрхүү юм ярьж байгаа юм даа эсвэл хөтлөгч магадгүй асууж амжаагүй ч юм уу. Сүүлийн хэсэг байвал би танд юу нүлдэж байгаа шүү. Sweet podcast-д өсгөлийн хэсгийг. Sweet podcast-та хамтран ажиллагч Dola брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Тэгэл нэг тийм бодсон байхгүй дээ. Тэгээ бүгдээрээ 100-100-аагаа 5 сарын 30-нд бүгдээрээ хуржиж үзээрэй. Өдөр нь ч гэсэн гоё байгаасаа тэгээд би нэг л юм хэлээд байгаа тоглолтын дээр энэ 100-100 бол өмнөх 100-100 бол ирээдүйн 100-100-уудаас хамгийн шилдэг байх болно гэж Ванга шиг харж хэлээд байгаа. Энэ зүгээр одоо яг ингээл асууч яг нэг өмнөх 100-100-ууд ч юм уу нэг сонин хүмүүс янз бүрийн зэвсэг авч ороод асуудал байсан шүү дээ. Энэ иймэрхүү юм гэхдээ гинжин дээр болохгүй гэж боддог. Яг бол хит янгууд бас яг үзгэл гадаа тий.
Тийм. Гэтэ үзэн. Гэтэ яг хуу зүгээр харуул хамгаалтыг угаасаа илүү 2 3 дахин илүү тавьж байгаа. Бараг удахгүй тийм бичлэг гарч магадгүй хэдэн зуун ажил цагдаагаар хамгаалтанд гарна марна гэдэг ч юм те бүх тэр мэдээллүүдийг гаргах харуул хамгаалт, тайз дэлгэц бүх 0 мөл гэ одоо ингээд стадионы тоглолтын дээр болдог бүх асуудлуудыг бүгдийг энэ 100-100 дээр гарахгүй гэж зорж тэгээд угаасаа тэрэнд итгэлтэй бид нарт ажиллаж байгаа те ерөнхийдөө тэр чинь бол стадионд болдог хамгийн том одоо юунуудын нэг шүү дээ те проблемуудын нэг шүү дээ те тэгээ бас цагтаа дуусахгүй шинжэнгөө хангилаа гэж гомд гардаг те тэгэхгүй яг цагтаа эхлээд цагтаа дуусаад хэрүүл зодаагүй бүгд гэрэгтэй гоё хараад цаашгаа баарлуу шоудаа те авч хийсэн тэнцээ бол ямар ч хэрэг төв янз бүрэн болохгүй гэдэгт бол итгэлтэй байна. Тий бас нөө цагтаа ихтэх гэдэг асуудал шүү дээ нэг юм ягаад ч нэг цаг 6-аас л өстой бол нэг 7:38 гэж хэлээд шүү дээ. Энд дээр яг хоёр талтай л да. Нэг нь болохоор хөгжмийн одоо за проблем ч юм янз бүрийн проблемууд мэдээж зохион байгуулалт талаас гарах үе байдаг нөгөө талаас бас манайхан өөрсдөө бас цагаа барьж өгдөг тий нэг цагаа барьж өгдөг хоёрт болохоор яг би бас энийг хэлмээр өгдөө ерөнхийдөө билетээ өөрчилж авах хэрэгтэй угаасаа одоо ингээд ийм очрог байгаа дэр тэгэхгүй бол манай ч цагийн тулгаж авдаг шүү дээ яг үүдэн дээр нь очиод тэгдэг тэгэнгууд тэнцээч нөгөө амар олон хүн байцгаар сүлжээ юм уу болцдог тий сүлжээ юм уу болцохоор нөгөө посмос нь гацаад эсвэл нөгөө QP дээр нь уншиж мошгүй ингээд гацаад очрлсоор баг 11 шүний 11 болж хат гадаа нэг хүмүүсэд орох гээд очрлж идэг байхгүй тий. Миний өмнөх тоглолтууд дээр ч гэсэн тийм болж исэн би мэдж байгаа. Тэгэнгუთ тэгж очрлоод тоглолтоо талаас нь эсвэл бүр хойноос үзэх эсвэл ингээ очрлоод ингээ бүр юм шатцалтал бөө юм болж яхаа оронд одоо билетээ амар дээр нь авчихаа гэж би хүмүүсэд бол хэлмээр байна. Тийм энэ гэхдээ бүр угаасаа яг ажиглагддаг хаа. Яг ингээд болох өдөр нэг өөрөөсөө очиод битээр авах гээд тий. Харин тийм энэ залхуу би өөрөө бас тийм хүн бохгүй. Ер нь бол юм цагийг айгу тулгадаг. Тэр айгу муу зам би энийгээ бас засахыг хичээж байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа монголоор тэр чигээрээ ерөөхдөө энэ цагийн тулгадаг муу зангаа, муу зуршлаа одоо болио гэж бас уриалмаар байна. Тийм. За nice гэхдээ миний удаас өнөөдөр айдалтайгаа яриасан маш гоё өдөр байлаа. Баярлалаа. Тэгээд ямар ч SV podcast-ийнхаа зориулж ирсэн маш их баярлалаа. Тэгээд таны тоглолт угаасаа дүүргэх хаа. Тэгээд манай үзэгчд угаасаа бүгдээрээ амар үнэнч үзэгчтэй байгаа. Бүгдээр үзэх хаа гэж. Тийм бүгдээрээ үзэх бах зөвөр манайхан жоохон залхуу шүү бити залхуураарэ гэжсэн. Тэгээ ямар ч тоглолтуудаа манай холбоосод угаасаа хаасайгүй байгаа. GSU-г байгаа л. GSU-гийн бүх салбар Shopee, Portal цэг юм байна гэдэг ийм дөрвөн сувг байна. Тэгэд ингээд манайханд урчлаад авчираа. Тэгээ очиод нөгөө шагмаг те янз бүрийн асуудлууд гардаг шүү. Тийм хуурамч тикет тийм зүгээр эртнээс авчих. Тэгээ 3 төрлийн бас тасалбар байгаа. Нэг нь болохоор энгийн тэгээ fan zone, VIP гэсэн ийм 3 төрлийн тасалбар байгаа шүү манай. Тийм. Тэгээ ямар ч цагтаа ирээрээ та нар цагтаа ирэх юм бол цагтаа дуулах гэдэг. Тийм тэгээд ямар ч хэсэг хөтөлбөр дээр бол санаа зовоод хэрэггүй хөтөлбөр бол маш гоё болно. Тийм өчнөө сюрпризүүд байгаа. Тэгээд хамтдаа бас энэ ч бас 5 сарын 30 гэдэг чи яг зуны эхний өдрийн өмнөх өдөр байхгүй тий. Тэгээ бүгд хамтдаа бас зунаа гоё эхлүүлцгээе. Энэ зун бас гоё болог гэж бас өрөмөр байна. За тэгээд ямар ч маш их ажилтаа гомч дүнс уяад яг тэгээд манай ивент гэдэг чинь гарын бэлгээ өгөөд хоёулаа өндөрлөө тий. За ивент гэдэг чинь гарын бэлэг энэ бас нэлээд хүнд бэлэг шүү. Тэгээд гинжиг нь өөрөө хэр хоол хийдэг байлаа. Би ер нь хоол хийх дуртай хоббитой байсан. Нөгөө зав зайтай байхдаа ялангуяа корона мороныг үеэр те. Өөрөө сайн. Тэгээ өөрөө YouTube-ээр үзэж байгаа кари мари ч юм уу янз бүрийн өөр гадаадын нөгөө нэг Монгол төвөнд байдгаа хоолнуудыг туршмарч үздэг. Тэгээ бурито ч юм уу. Одоо болохоор ерөнхийдөө нэлээд жоохон ажилдаа дарагдаад ч юм уу хоол их тал дээр жоохон залхуулчихдаг. Гэхдээ яг гоо зав заагаараа хийн л дээ. Энэ ахаа нөгөө манай Swiss гэж жилдээ өрөөс нэг л удаа тарьж өгдөг. Japanese сортны дээд будаа байгаа. Тэгээд хэрэглээд үзээрэй. За тэгээд Swiss компот гэдэг. Одоо энэ манс энэ толгой компот ер нь л компотоор ер нь нэлээ сайн танигдсан компот ба. Тэгээд сахаргүй бүтээгдэхүүн бүр 1 грамм сахар агуулгатаагүй бүтээгдэхүүн байгаа. За энэ жуус мөн адилхан. За тэгээд макрон жигмэг байна. За энэ чинь бүгдийг ингээд танилцуулахаар цаг явна. Ямар ч юм бэлгийг нэг бэлгэлч. Энэ би одоо орж байгаа зочин болгонд л тээ. Энэ уутандаа бол 10 жилийн баталгаа өгчдөг байхгүй. Тийм үү. Өглөө болгонд талхсандаа гардаг уутнаа гараг илүү өгч. За баярлалаа. Тэгээ одоо бас ийм мууд чи ер нь бол
би бас ийм уутыг дэмждэг. Яагаад гэвэл одоо гялгар уут чинь бас экологи энэ байгальд айгүй муу шүү дээ тий. Тэр нэг юм туутаад тэр нурагдаж хаягдаад газар хийсэл газар шингэхгүй байдаг ч юм уу. Ийм уутаараа ингээд дахин хэрэглээд байвал ерөөсөө бас зөв гэж боддог тий. Тэгэхээр бас ийм уут бэлгэлж байгаа байлаа. Тэгээ манай эмээнэр нэг уут нуглаал явдаг шиг тий. Тэгээ бид нар бас энийг сургал хэвээр шүү. За тэгээд ерсэнд маш их баярлалаа. Ажлын хажуугаар тэгээд ямар ч 2 гүрний дунд байх Galaxy Tower-ын 12 давхрын 11 Club-ийн rooftop бас яг өнөөдрийн дугаар хүрлээ. Тоглолт нь маш их амжилт хүсье яхаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.